За өнөөдөр би яг энэ дэвтэр үзэг бичгийн хэрэгсэл сонирхдаг хүмүүсийн удаас жижигхэн мэдээ бэлтгэн оруулж байна. Тэр нь болохоор энэ номын дэлгүүрт зарагдж байгаа Happy Planner-ын тухай. За энэ Happy Planner нэлээд олон төрлөөрөө ирсэн байгаа. Би болохоор энд хоёр бүтээгдэхүүн авсан байж байна. Нэг нь болохоор 60 хуудастай юм тэмдэглэлийн дэвтэр байгаа. За тэмдэглэлийн дэвтэр юм уу, планер буюу төлөвлөгч дэвтэр юм юугаар ялгаатай юм гэхлээр ноутбук гэж утсан байгаа бол тэмдэглэлийн дэвтэр гэсэн үг байгаа. Хэрвээ планер гэсэн бахан бол төлөвлөгч дэвтэр гэсэн үг ээ. За миний хувьд хамгийн том одоо энэ чинь B5 гэдэг баха. Хэмжээтэй. Аагүй тэрнээс ч том юм уу? Энэ тэмдэглэн дэвтрийг авсан. За тэгээд стикер юм цуглуулга басна стикер шийц гэж юм те. За энэ хоёр зүйлийг хамтдаа хэрэглэхээр авсан юм аа. Тэгээд шалтгаан нь болохоор би энэ жилийн хувьд нөгөө сурсан мэдсэн зүйлээ бас ингээд биш тэмдэглэх тийм том цаасан дэвтэр хэрэгтэйсэн. Тэгээд ийм зорилгоор л авсан байгаа. За тэгээд энэ нь болохоор юугаар ялгаатай гэхэлэр Happy Planner тогтолцоо болохоор юм ring буюу цагирган тийм тогтоогчтой тогтолцоо. За энэ өмнө нь бас би хэрэгжилж үзчихсэн ийм цагирган хэлбэрийн дэвтэрнүүд юугаар ялгаатай гэхэлэр дуртай цаасаа аваад хаашаал хаашаага ингэж хөдөлгөх боломжтой байдгаар олцлог юм аа. За доторх цааснууд нь бол ерөнхийдөө нэг иймэрхүү багталсан байдалтай ирсэн байна. За нэг ингэж багтаанаас нь салах юм бол яг хөө энгийн чанар бүхий цаас байгаа. Гэхдээ яг хөө энэ дээр ингэж бичгтэй хөөрхөн бичиг сануулгатай байгаа. Тэгэхээр амьсгалах тоолондоо тэтгэлийг амьсгалж амьсгалаа гаргах тоолондоо айцыг зайлуулах гэсэн утгатай үг байгаа. Ийм жижигхэн өгнүүдээр бас нэг тийм урам зориг өгдөг урамшуулт. За энэ дээр болохоор жишээлбэл бие сонсороо гэсэн утгатай байна л да. Бие сонсороо. Тэгэхээр бид нар заримдаа бие сонсдоггүй маш их ядарсан байсан ч гэсэндээ шахаад ингээд өргөжлүүлээ те өөрийгөө алавдаад байдаг. Их тийм юм байгаа. За өвдсөн ч тоохгүй байдаг ч юм уу те. Тэгэхээр тэр талаас анхаарсаа тэ healthy habits гэхэл эрүүл саруул хэв маяг туршил одоо эхэлнэ гэж нэг одооноос л эхэлнэ. Тэгээ за нэгд өдрөөс ихгүй юм байна. За энэ болохоор өөрийгөө хамраагаараа. Тэгээ нөгөө хитрхи их ажил амралтай зохицуулж чаддгүй хүмүүс бас нэг жоохон баланстай байхыг сануулсан гэх юм уу. Тэгээд баян тоглолдог, баян идэж уугаал, гадуур зугаалаад идэх хүмүүст бол тохиромжтой шээ. За энэ дээр бол find your bliss гэдэг нэг яг ийм ажралтай, амар тайван тийм зүйлийг олоорой гэсэн утгатай. Өөрөөр бэлтгэл санаараа тэгэж төвшин болох болтугай гэсэн тийм эрүүлийн үг байгаа байхгүй. За артлт нь болохоор энэ бас доторх дэвтэрний цаас маань ямар шиг байдалтай харагдаж байна вэ? Энэ болохоор ийм туус шугамтай ах нь шүү дээ, тийм ээ. Тэгээ 60 хуудас юм аа гэдэг. Тэгэхээр эний хэрэг байхгүй учраас би нэг ясалгаад авчнаа гэсэн үг. За ингээд Happy Planner-ийн ийм хамгийн том дэвтэр. Тэгээ энэ их таалагдсан. Learn and Grow гэх нэг мэдсэн зүйлээ бичсэн тэмдэглэдэг юм. Дэвтрийг юмсаа гөвсөжсэн чинь ингээ гараад ирдээ. За энэ болохоор хажуу тал дээр лаццсан байдалтай байна. За тэрийг ингээд салгачих юм бол дотор нь ямар стикер утсад байгаа нь яг ингээд артталтаа харуулсан байна. Наалттай ирсэн энэ хуудснуудын лацын салгачлаа. Тэгэхээр дотор нас юу байгааг эндээс харж болж байна. Тэгэхээр энэ Happy Planner буюу нэг ажралтай амьдралыг төлөвлөөрөө гэсэн тийм уриалгатай энэ компани гаргадаг төлөвлөгч дэвтэр бол тэмдэглэлийн дэвтэртэй тохирсон наалтнууд стикерүүд байна. Тэгэхээр энийг ингээд хуулаад дэвтэрэн дээр наах боломжтой гэсэн. За эдрийг бол хөвчлэн ямар нэгэн тийм хаяг тавьж яхад бол наа. Тэгээ би энэ наалтыг авсан шалтгаан болохоор энэ дэвтэр маань зүгээр л ийм ингийн цулгуу юм том дэвтэр байгаа. Тэгэхээр би өөрийнхөө хүссэн чимэглэлийг хийж бас энэ чинь одоо хуваамаар байвал
За эндээс нь ахуулаад ингээд би тусдаа сэдвэрийн бичмээр байх юм бол би наадаг юм наагаад бичиж болохоор байна. За тэрнээс гаднаас энэ гарчгаас янз бүрээр би бичээд нааж болохоор энэ чи ийм нефт гэрэлтэн маягтай ийм холдаасан юм шиг юм байна. Тэгэхээр дундлын хэсэг нь болохоор энэ нь бол хамт хавхрахгүй юм ба штэ. Тэгэхээр өөрийнхөө бичих хүсэж байгаа юм гээд өөрийнхөө дэвтэрэн дээрээ бичнэ. Эхний хуудас тэмдэглэлээ бичиж эхэлсэн байдалтай харагдаж байна. Тэгэхээр гарчгаа тавхтаас зүгээр ингээд стикер наацсан байгаа. За энэ болохоор ингээд хүрээ наацсан байгаа. Тэгээд онцлог зүйлүүдээ бичиж байгаа. За нэг харин гайхаш төрөөс өмнө болохоор би энэ чернилийн үнцгтэй хэр зэрэг тохирох юм бол доо. За нэвтэрч юм бол ерөнхийдөө ингээд чернил нь ингээд нэвтрээд гойж нэг баалаад юм хоолдог. Тэгсэн чинь энд бол тийм огт байхгүй. Бүр цаана чернилээр бичигдсэн мэдгэдэгчгүй нэг тийм гадуураа хочилттай юм шиг юм хамгаалттай дэвтрэн. Тийм учраас хэрэг чернилэн ийм үзгээр бичих та дуртай бол энд бас тийм чернилээр ингэж тэмдэглээ тогтолж болох юм байна. Тэрнэлээ би Германы энэ Kaweco Sports гэдэг энэ балыг хэрэглэсэн байгаа. Үзгийг. За энэ болохоор Японы Century Platinum брендийн Century маркийн үзэг байгаа. Тэгэхээр ямар ч асуудалгүй маш гоё бичиж байна. Тэгэхээр энэ цаас нь бол харцангуйс сайн чанарын цаас байсан байна. Миний төсөөлж яснаас бол хавьгүй дээр юм. Нөгөө цагирхан тогтолцоо учраас нэг онцлог нь өсөн одоо хуудасаа ирж шилжүүлэх боломжтой. Дээрэс нь би нөгөө өөр стенд ашиглаж байсан ийм цааснуудаа бэлэн яг нэг 7 хоногийнхаа хийх зүйлээ тэмдэглэх, өдрийнхөө хийх зүйлийг тэмдэглэх юм цааснууд байгаа. Тэгэхээр энийг бас ингээд тэмдэглээд дунд нь ингээд хавсрах юм бол нэгэсэндээ нөгөөг нь бол тэмдэглэн дэвтэр байгаа. Тэгтээ ингээд төлөвлөлтийн дэвтэр болгож нэмж ингэж баяжуулж ашиглаж болдго юм аа. Тэгэхээр хэмжээ нь болохоор энэ бичсэн байна түрүү. Энэ нөгөө letter size манай нөгөө A4-т төстөө тэгтээ арай богинохон, арай өргөн эдний A4-т дүүцхүүц аль бичиг илгээдэг хэмжээтэй тэнцүү ийм дэвтэр байна. Тэгэхээр том дэвтрийн нэг давуу тал нь нөө оюуны шуурга хийхэд сэхэрэг болдог. Өөрөөр хэлбэл ингээд хоёр үст дэлгэж байгаад яг одоо та энийг ажил зохион байгуулах гэж байгаа гэж үзье. Тэгээ бүх санаануудаа бичиж ингэж тэмдэглэж олон зүйлийг нэг төр харахад тусалдаг. За би бас ийм том дэвтрийг хөвчлэн одоо хичээлийнхаа төлөвлөгөө гаргахад ашигладаг. За тэгээ эхний оршил хэсэгт нь ийм, дараагийн хэсэгт нь ингэж аваад энийг дунд нь байршлын наашиж ашиг зөөхөө яг энэ дүгнэлтэнд ингээд хөрөхөд ингээд хангалттай байна уу гэдэг өөрийнхөө агуулгыг ингэж багцааг нь харахад ийм том дэвтэр ашиглах тусам илүү тохиромжтой байдаг.